Зүгээр нэг эрсдэл нь бол аюулгүй байдлын эрсдэл, датагаа алдах эрсдэл байгаа. Тэрийг бол одоо үгүйсгэх ямар ч боломжгүй. Дэлхийн технологийн community дотор нэг гарсан кейс нь юу вэ гэхээр Samsung компани нэг ажилтан одоо тухайн компанийхаа төлөвлөгөөг оруулаад 2 жилийн дараа тэр нь ингээ паблик болсон тий. Тэг ингээ trace хийсээр байгаа тэр ажилтнаа олж халж шít тий. Тэгэхээр нөгөө юм том компаниудын хувьд бол одоо DeepSeek-ийг хэрэгжилжүүлэхгүй гэсэн том хориод тавьсан компаниуд зөндөө. Гадны том их сургуулиуд одоо энийг хэрэгжилжүүлэхгүй эсвэл детект хийдэг ингээд AI-ууд ч одоо яг харах юм бол хоорондоо зодтолтоод байгаа шүү дээ. Ингээд энийг хэрэгжилжүүлэхгүй, энийг ингэж болохгүй гэд. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө яаж алийг ямар чиглэлээр яаж зөв ашиглах вэ гэдэг тал руугаа илүү анхаарах хэрэгтэй. Тэрийг бол ингээд өөртөө туршиж үзчихэж л мэднэ.